Чингэлтэй дүүргийн шилдэг сурагчид бүгд найрамдагаа Солонгос улсын Инчхон хотын Ёнсод дүүргийн сургуулиудтай танилцах хөтөлбөрт хамрагт гарсан. Нийтдээ 22 хүний бүрэлдэхүүнтэй баг Солонгос улсыг зорих бөгөөд ирээдүйн боловсон хүчин бэлтгэхэд гол зорилго нь оршиж байна. Нийслэл Улаанбаатар хотод 40 гаруй гадаадын хоттой аль биесний харилцаатай байдаг. Эдгээрээс зарим хотуудад сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, Монголын хувь соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурагчдыг гадаад ертөнцөд танилцуулах зэрэг олон ач холбогдлын хүрээнд цогцдог учиртай. Энэ удаагийн сурагч солилцоонд Чингэлтэй дүүргийн 19 хүүхэд 3 багш хамрагдах юм. Нийтдээ 22 хүний бүрэлдэхүүнтэй явж байгаа. 3 багштай бусад нь сурагчид. Сурагчид маань бол гол төлөв дандаа тэргүүний онцорлогнууд байхдаа зөвхөн 1 жил биш. Жилээрээ сурчлахаа төвшингээр ахаад онцорлогтноо баталсан сургуулийн тэргүүний сурагчид. За манай дээр бол бас сэтгүүлч бүлгэмгээ ажилтдаг, сонин гаргадаг хүүхдүүд байдаг. Энэ сэтгүүлч сонин гаргадаг хүүхдүүдийн төлөөллийн дотор багтсан байгаа. Эдэн маань өөрсдийнхөө үзсэн харсан юмыг эргээд үеийнхэнтэйгээ дамжуулах юм учиртай. Үеийнхээ болон дүүнертэй агш нартай хандаж хэлэхэд хичээл зүтгэл хичээл хөдөлмөр бол хизээч хэнийг ч гомдоодаггүй маш өндөр амжилтуудыг үзүүлдэг юм а гэдгийг хэлж даа. Тэгээд маш олон удаа маш дараалтайгаар зөвхөн нэг л удаа хичээгээд маш өндөр амжилтанд хүрэхгүй тэгэхээр байнгын хичээл зүтгэл гаргаснаар та бүхэн маш өндөр амжилтанд хүрэх юм а гэдгийг уриалж хэлмээр. Энэ 8 сард тус дүүргийн 39, 50 дугаар сургуулийн найрал дууны дугуулангийн 30 гаруй сурагч бүгд найрамдах Солонгос улсад аялан урлагийн тоглолтоон сонирхолсон юм а. Цаашдаа сурагч солилцооны хөтөлбөрөөр бусад улс орны эгчлүүсийн харилцаатай хотуудтай хамтран хэрэгжүүлж нийслэлийн шилдэг сурагчдыг илгээх зорилго тавин ажиллаж байна.